тийм л хүмүүс шүү дээ. Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийг хараад байхад тий удахгүй ингээл эндээс одоо ингээд удахгүй явна. Хаашаа явах юм бэ? Тэгтэл нэг төр байж байгаа л хүмүүс тий Улаанбаатарт. Нэг тийм сонир болчиход шүү дээ Улаанбаатар чинь. Тий. Энд яг ирээд за одоо энд би дуусан дуустлаа амьдрнаа гэсэн тийм тухлаг тийм тухтай хот биш болчиход байна шүү дээ. Дамжин мөнгө рүү. Ихэд шинээр та яг тийм хотод очиж үзсэн. Яг үзэж хот байсан. Тийм хот байна уу байна шүү дээ. Би одоо жишээлбэл Мюнхенд их олон жил болсон шүү дээ. 15 жил болсон шүү дээ. Тэр Улаанбаатараас ялгаатай давуу чанар нь юу юм жишээ нь? Одоо тэгэл давуу чанар нь жишээлбэл хотын төвийнхөө 5 км-ийн орчимд тэдэн давхар өндөр байшин барьж болохгүй гэж заасан. Тийм. Хаанаас ч тэр хотын төвийн хотын даргын байшин тэр хотын төвд байдаг сүм харагддаг. Тойроод өндөр байшин байхгүй. Хорцсон. Гихмчлэнгийн. Одоо жишээлбэл Улаанбаатарт бол 3 км-ийн орчимд засгийн газрын ордны орчим өндөр байшин барьж болохгүй. Хаанаас ч ярахад засгийн газар ордон харагддгаар одоо байх нь байна шүү дээ. Тийм ээ. Тий, жишээлбэл гихмчлэнгийн. Тий. Тэр чинь маш их өндөр утга өгж байгаа байхгүй тэр хотод. Тий. Тэгээд бизнес юм уу банк гэх мэтлэнгийн мөнгөний тэр санхүүгийн байгууллагууд бол хотын тодорхой нэг захад авчиад газар өгч гисэн. Тэндээ тэр өндөр байшингууд нь өндөрлөөл хэмжээний байж байгаа банк санхүүгийн. Яшиг одоо университетүүд нь байна гэдэг университетийн хүмүүс энэ чинь салбараараа ингээд хотынхон захад аль газруудаа ингээд байлаад ичдэг. Манай чинь бол одоо бүгдээрээ дэлгүүр орох ч гэсэн хотын төв рүүгээ, ямар очих ч гэсэн хотын төв рүүгээ, сургууль руугаа хичээлдээ явсан ч гэсэн хотын төв рүүгээ, тийм үү? Бүх юм хотын төв рүүгээ явцгааж шүү дээ. Татгшаага. Орой болохоор бүгдээрээ гэртээ очиж шөнийг өнгөрөх гээд тэндээсээ явцгаадаг. Тэгээ шөнийг өнгөрөөчөөд өглөө нөгөө газар байгаа бүгдээрээ цугларах гээд бүгдэрцгээдэг. Энэ мөнгө гэж юу юм бэ? Мөнгө гэдэг ойлголтыг мөнгөтэй л олон юм шүү дээ. Одоо утгатай шүү дээ. Тий зүгээр мөнгөөр яах вэ гэдэг л тийм үү? Яах вэ гэдэг л жоохон болохоос ш. Мөнгө л яах нэг цаасан юм байгаа нэг дээр нэг тоо иччихсэн байгаа. За яах вэ? Санхүүгийн утгаараа цаана нэг одоо хэдэн грамм алтаар баталгаач гэсэн одоо юу гэх тийм үү? Үйлдвэрлэлийг гэвэл төв банк үйлдвэрлэгчдэг гэдэг янз бүр юм байдаг. За тэгэл мөнгөтэй хүн бол мэдээж одоо дийл нэлтэй. Тийм ээ? Авах гэсэн машина авах бах. За авах гэсэн гаруцаа авах бах, авах гэсэн байшин авах бах гэх мэт юм. Зөв тэрний дараа яах вэ гэдэг нь асуулт гараад байна л дээ. Би мөнгөөр тиймнүүд одоо авчлаа. Одоо тэрний дараа би тэгээд одоо яах вэ? Тэр машинаараа яах вэ? 24 цаг хэрэглэхгүй шүү дээ. Байшинг яах вэ? 24 цаг хэрэглэхгүй шүү дээ. Тий. Тэр өөрөөр нэг өхмөл хөрөнгөлөөс нөгөө өхмөл хөрөнгөл болох нь шүү дээ. Тийм зүгээр л одоо нэг жоохон чанарын юм өөрчлөлт орж шүү дээ. Тий. Зүгээр нэг мар би сольчлоо шүү дээ мөнгөө. Биш нэг солихол хэрэгсэн шүү дээ. Мөнгөөр би нэг юм сольж байгаа шүү дээ. Мөнгийг өөрийн бол би идэхгүй шүү дээ. Яах ч вэ мөнгө. Тэргээр би нэг солих хэрэгтэй болж байгаа. Нэг идэх хэрэгтэй болж байгаа. Нэг машиныг хэрэглэх хэрэгтэй болж байгаа. Нэг байшинд ороод унтах нэг хэрэгтэй болж байгаа. Одоо тэр юмудаа авчлаа одоо тэгээд яах вэ? Зүгээр яг мөнгөөр бол яг бүгдийг хөдөлж авах гэдэг л дээ. Гэхдээ яг юуг л хөдөлж авах хэцүү гэдэг л дээ. Сэтгэлийг хөдөлж авах хэцүү гэдэг л дээ. Бусдыг бол юм тэгэл бүгдийг тодлоод авчихсан доо. Сэтгэлийг хөдөлж авах хэцүү гэдэг шүү дээ. Энэ надаа орчуулгын номнууд өөрөө ч бичсэн. Гэхдээ яа ер нь бол өөрийн энэ ойролцоогоор нэг философийн за тэгэл оюуны ойролцоо нэг яг унсан номоо нэг тоолоход нэг 800 ном байдаг л да. Яг одоо нэгэн төвлөрч үнссэн. За тэндээсээ нэг 10-ыг бол бүр их төвлөрч үнссэн. Тэр номнуудаас л би ч монгол хүн өөрөө монгол хэл дээрээ толгой дотор орж ирсэн тэр номноос орж ирсэн зүйлийг бичиж одоо цаасан дээр болгосон ном тахгүй байна. Мэдрэмж хоосноос гараагүй. Мэдрэмж гэж юу вэ? Уу яг мэдрэмжүүд бол ерөнхийдөө эцэс бол яг бидний мэдрэлийн 5 эрхтэн байгаа шүү дээ. Бид гадаад ертөнцтэйгөө одоо энэ өрөөтэй бид нар бол мэдрэлийн 5 эрхтнээр харьцаж байгаа шүү дээ. Тийм ээ? Чихээрээ сонсон, нүдэрээ харна, хамраараа өнөрлөн, амаараа амтлан, за арьсаараа бол тийм үү? Халуун дулаан бүлээн одоо тийм үү? Ингээд за ингээд мэдрэлийн эрхтнүүдээр бид нар чинь бүх мэдээллүүд бидний одоо тархинд очиж шүү дээ. Мэдээ алдчихлаа гэж ярьдаг шүү дээ. Тэр бүх мэдээний тархинд очив. Одоо тархины мэдээнүүдийг чинь бүгдийг боловсруулад нэг тийм нэг дүгнэлт гаргана шүү дээ. Дахин байна, айгүй байна, гэрэлтэй байна, гэрэлгүй байна, үнэртэй байна, үнэргүй байна гэдэг. Одоо тэр
тархины үйлдвэрлэлээр гаргаж байгаа зүйлийг чинь мэдээлэл эрхтнүүдээс хүлээж аваад тарих гаргаж байгаа зүйлийг иргэдэд мэдэрнэ гэж байгаа шүү дээ. Одоо хөх гоё хөгжим сонсоод чинь чихээр орж ирээд тарих нөгөө хөгжим чинь тэр сонгодог хөгжим тарих гоё амраад одоо яадаг тэгээд тэгж чадвал сонгодог хөгжмийг мэдрэгчтэй хүн байж. Тэгээ хүмүүсд энэ ямар мэдрэмжгүй үнэн вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо мэдрэлийн эрхтнүүд нь ажиллахгүй байгаа мó эсвэл мэдрэлийн эрхтэн ажиллаа тархинд оччихсан чинь нөгөө тархин тэрийг боловсруулж чадахгүй байгаа мó. Энэ хоёр асуудал гарах юм дээ. Энэ нэг үг гэж нэг юм байгаад байна нэг үйлдвэрлэгдэж гараад байна. Тий. Энэ бол одоо яг ерөөсөө хүн төрөлхтний амьдарч байгаа гол зүйл маань үг болоод тах шиг юм л та. Одоо ингэж ярих юм нөөш мө харуулгаач гэсэн нөгөө тийм солиор муулгаач чи өчигдрээ хоорондоо ярьж байгаа нэг тийм. Бие биенээ хулгайчаар дуудсан. Одоо энэ залуучуудын дээр харилцааны үг модлор эрдэнэ чи өчигдөр яаваа гэж асуухгүй шүү. Нэг хэлэхдээ чи одоо цагаа барихгүй хулгайцаар хийчих. Тэр нь энгийн болсон. Тэгээд тангарын галсангой нэг үг хэлжсэн. Монгол хүн амны бэлгээр амьдардаг, хятад хүн гарын бэлгээр амьдардаг, төвд хүн оюуны бэлгээр амьдардаг. Тэгэхээр монголчууд амны бэлэггүй үг хэлэх тусмаар сүр гэж хэлсэн. Таны үг яг үг бол тэгэл үг штэ ер нь бол үгэнд бол бас их нэг их үн үг гэж болохгүй дээ. Тийм. Яа тэгвэл үг чи өөрөө нэхлэж болох, заллиж болох бас хэсэг шүү дээ. Үг чи өөрөө үг эргүүлээд ер нь болно шүү дээ. Өөр юм нэг ч чадна шүү дээ. Тийм учраас үгэнд бас хитрхи их үн өгж, үгэнд хитрхи их үн өгшиж итгэж болохгүй юм байна. Янз бүрийн үгнүүдийг бас тоглож сурах хэрэгтэй. Тэгвэл тоглож сурах хэрэгтэй. Тийм учраас би бол ер нь бол үгэнд бол нэг их айхтар үн өгдөг шүү дээ. Тийм. Ер нь бол бид нар энэ үг ерөөсөө монгол хэлийг бол бид нар ерөнхийдөө нэг хэрэгсэл гэж бодох хэрэгтэй. Атайхан хэрэглчүүд атайхан хэрэглэнэ. Эвгүйхэн хэрэглчүүд эвгүй хэрэглэнэ. Одоо хутгач чинь тийм шүү дээ. Хутгаар бол хүн алдчихулна. Мэс заслын хутга болоод хүнийг апиац хийгээд ам оруулж болно. Яг тэрнтэй адилхан. Бас нэг хэрэгсэл үг гэдэг байна. Тэрээс бол энд бол нэг тийм айхтар нэг үн өгч болохгүй. Зарим хүмүүс бол одоо монгол хэлийг бол бариж соёл энтерх гэдэг идэг. Би бол тэрнтэй нэг ер нь яадаг ш төвшөлтгөн ш хэл бол нэг соёл бол тийм чамаатай биш. За тэр хулгайчаа энэ гэсэн үгнүүд бол ерөнхийдөө психологийн цаад утгатай л та. Тэр үгээрээ тэр хүн бол сэтгэлийн доторх янз бүрийн юм одоо тэр үгээрээ илэрхийлж байгаа л да. Тэр үг чинь бүх юм их орлож байгаа байхгүй юу? Тийм. Одоо англиуд бол одоо bullshit гэдэг юм уу? Хаанд бол bullshit. Тийм үү? Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Нэг тэр нэг үг хэлээд байгаа голомж тэр хүмүүс ч өөрөө тэр хулгайчдаг үгээр маш их олон юмыг орлуулж байгаа байхгүй юу? Амар бодохгүй амар шүү дээ. Нэг бодоод ядраад тэрэнд одоо тийм үү үн цэнийг өгөөл найзыгаа нэг хараад ингээд ах хэрэггүй. Тэр нэг үгээ хэлчих нь одоо болоо. Тэргээ үгээ хэлчих нөгөөдөгт нь атайхан сонсож иж магадгүй. Тийм. Тэгэхээр үг гэдэг бол ерөөсөө нэг хэрэгсэл. Хэдийд яаж хэрэглэх вэ? Тухайн хүнийд одоо тэгэл ур чадвараас хамаарна. Одоо цаана залуучууд сүүлийн үед чинь одоо гэр бүл салалт Монгол хайгүйх байна гэж байна. Тэрүүн бас нэг зочио ороход нэг эрэгтэй 5 эмэгтэй оноод Монголд. Ирчүүд байхгүй. Бүгд архинд орсон. Тэгээ солонгос руу ажилд явдаг. Тэгээ Европт амьдарч өндөр байшингийн гадаа зураг авахулдаг. Тэнд өөрсдөө нэг сайхан амьдарч байгаа мэтэр энд ойлгуулад. Тэгээд нөгөө хэд нэг өдөр мөнгөтэй. Тэгээд энд байгаа тэнд гайхамшигтай ертөнц байдаг юм шиг тийм ээ. Тэгж ойлгоод байдаг тийм. Энэ юм руу хит ороод яг манай залуучууд байхгүй болчих гэж юм да. Эрэгтэй хүн. Эрэгтэй хүн тийм. Тэр хүн ажиглагдаг та. Одоо ингээд дүүрэн айл болгонд нэг болдгоо аригч юм байна гэж. Гудамжаар дүүрэн бүр ингээд хүн харахад хүн тэр хомсон ховцмовцод тэр авахын арга болгосон өөрсдөө. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсын хөгжлийг энэ өндөр шилэн байшин 5 толгойгоор тооцох уу? Хүн хогоо гэхлээр авах уу гэдэг асуудал байна шүү. Тэгвэл хүнэл авах та гэдэг бүх юм хөндлөл хандах хэрэгтэй л чиглэх хэрэгтэй л тийм. Яг эрэгтэй залуучуудыг бол би бол ер нь бас харж ажилладаг л да. Их сургуульд биш бас лекц ордог шүү дээ. За одоо манай мэдлэг оюуны талаар лекц ордог. Тэгээд залуучуудыг ер нь бол ажилладаг. Яг нь ер нь бол Монгол орн хүүхдийн хүмүүжлгээд би түрүү ярьжсэн эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлэх хүмүүжилд манайхан их том алдаанууд хийж байна л да.
Ер нь бол багаас нэгээд хараад байхад аав нар бол ерөөдөө эрэгтэй хөхтэй